Бэд хүүхдэд баяр баясгалан авчирдаг. Миний хүүхдийг халуун ногоогоо сайтар үрээд Намайг Брэд гэдэг. Би бол консерватив үзэлтэй бүгд найрамдагч. Өнгөрсөн зун би санаандгүй интернетээр Эрик Хаушмидийн нэгэн киног олж үзсэн юм. Дэлхийн худалдааны төвийн сүрлийн тухайд л да. Энэ сэдв үргэлж миний санааг зовоож байдаг байсан учраас би үзэхэр шийдсэн юм. Киноны нэр нь хуурдагцсан сэтгэл гэж байсан. Надад нөхцөл байдал нь огт таалагдаагүй. Тэгээд ч кино зохиогч нь төөрөлдөж байна гэдгийг баталгаар шийдсэн дээ. Тэгээд би 9-р сарын 11-ний талаар хийгдсэн CBS, PBS, No One-ын бэлтгэж гаргасан бүх эмгэнэлт материалуудыг цуглуулсан юм. Эд албан ёсны шалтгааныг илүү ойр гаргаж өгсөн байсан. Олон мянган интернет сайтуудын мэдээлэл, архивын бичиг баримтуудыг судалж үзсний эцэст Эрик Хаушмидийн гарган тавьсан албан ёсныг игдэх шалтгаан огт үндэслэлгүй гэдгийг олж мэдсэн юм. Одоо та бүхэн толиулах гэж байгаа энэ кинонд Америк нэгдсэн улсын засгийн газар хийгээд олон нийтийн мэдээллийн албадын биднээс нууж байсан тэр зүйлсийг дэлгэн үзүүлэх болно. Тэд яагаад ингэх болсон юм бол гэдэг тааврыг үзэгч танд үлдээе. Барилгын нураалт. барилгыг хэрхэн нураадгийг харцгаая. Бүтэц тамтай барилгыг нураахын тулд нарийн ажиллагааг бэлтгэх шаардлагатай юм байна. Дэлбэлэх бодис болон хүчрэх техниктэй байхад барилгын доод хэсгийн суурийг сулруулж өгдөг. Тэгээд дэлбэлэгч үтсийн нөлөөгөөр барилгыг гүйцээ нураадаг байна. Одоо бүгдээрээ барилга башин нураах ажил эрхэлдэг мэрэгжилтэн юу гэж хэлхийг хамтдаа сонсцгоё. Бид эхлээд газар доорх тулгуурыг дэлбэлж өгдөг юм. Харин дараа нь нураах үйлийг гүйцэн явуулахын тулд дээд давхруудыг дэлбэлж өгдөг. Давхрууд ар араасаа нуран унддаг юм. Дэлбэлэгч бодис бүртээ цагийн механизм суулгасан байдаг. Тиймээс хянах бүрэн боломжтой гэсэн үг юм. Тулгуурууд унах үед дээд давхрууд нь нурж орж ирнэ. Тэгж доод давхруудаа дарах маягтай явагддаг. Барилгыг буулган нураахын тулд эднэр шугамн цэник гихчийг ашигладаг юм байна. Эдгээр цэнгүүд нь хурц өнцөг бүхий гурвалжингуудаас бүрддэг юм. Тэгээд тодорхой газарт нураах нөлөөллийг үзүүлдэг дээ. Энд нэг хавтгай 400 см газарт 200 тонны жинтэй даралтыг үзүүлдэг юм. Мөн секундэд 8000 м-ийн хурдыг авдаг. Хүчтэй цэнгээс гадна дэлбэлэгчийн зэвсгийн нөөцөд өөр олон тооны авсархан дэлбэлэгчүүд байдаг байна. Бараг 1000 гаруй төрөл дэлбэлэгч бодисуд байдаг гэнэ. Эд хоорондоо дэлбэлэх хурдаараа л ялгардаг юм байна. Энэ шатдаг олсон секундэд 6000 м-ийн хурдтай байдаг. Олснууд нь янз бүрийн өнгөтэй байдаг юм л да. Ар араасаа синхрон маягаар явагдах дэлбэрэлтүүд нь бидэнд хэлтэрхийнүүдийн үлдэгдлийн хэмжээг тодорхойлоход төхөн байдаг юм. Вибраци төвшин хийгээд дуу чимээний төвшингүүдийг бас тодорхойлж болдог юм а. Үр дүн нь ямар байдаг юм бол? Бид бүхий л явцыг хянах боломжтой байдаг юм. Барилгыг хэдэн сая жижиг хэсгүүд болгон нураах нь нарийн тооцоо болон нягт нямбай бэлтгэл ажлыг шаарддаг юм. Бид өөрийн ажилдаа шинжлэх ухааны аргууд тулгуурлан нухацтай хандхаас өөр аргагүй юм а. Дэлхийн худалдааны төвийн нуралт. Үнэхээр дэлхийн худалдааны төвийн суур хэсэгт эхэлж гарсан дэлбэрэлт хийгээд дараа нь дээд хэсэгт гарсан дэлбэрэлтүүдийн чимээнүүд урьдчилан бэлтгэсэн байсан цэнгүүдийн ур уршиг байсан юм гэж шүү.
Хоёр дахь дэлбэрэлт тоосны үүлэн цэр орчин тойрныг бүрэн бүрхэж байна. Барилгыг буулган нураах үндсэн дэлбэрэлтэд барилгын бүтцийг ганхуулж өгөх хэдэн хэсэг дэлбэрэлтүүд багтаа ордог юм. Гэхдээ дэлхийн худалдааны төвд ийм ажиллагаа явагдсан бол асар богино хугацаанд гүйцэтгэх шаардлагатай байсан. Онгоцнууд барилгыг мөргөх үеийн үмэнээр эдгээр тулгуур багнуудыг сүйрэл болсны дараахан олсон юм. Тэднийг яг л тэрхүү өнцгийн дагууд уналт яаж явагдах, хилтэрхийнүүд хаа очих зэргийг нарийн тооцоолон гаргасан байгаа. Энэхүү хатсан төмөр өмнөх нь шингэн байсан байж таарна. Магадгүй энэхүү цэнэгт цэрмитийг ашигласан байж болох талтай. Чиглэгдсэн цэнгийг ган тулгуурыг эвдэхэд ашигладаг юм. Бид зарим нэг багнуудыг тодорхой өнцгийн дагуу тугуулж өгөх ёстой юм. Тэгснээр бид хүссэн зүг чигээ гарган барилгыг буулгаж болно гэсэн үг. Тиймээс барилга маань тооцоолж байсан траектороор унана гэсэн үг юм. Тэгвэл одоо 110 давхар барилга нурж унсны дараах хилтэрхийнүүдийн бөөгнөрлийг харцгаая. Энэхүү 20 гаруй метр том нөхөн хоолойд 1 сая гаруй тонн хилтэрхий байгаа юм байна. Хэрвээ барилгын үнцийг дэлбэлээгүй бол эдгээр хаана унах байсан бол энд хилтэрхийнүүд яг л зөөн гаргахад зориулсан мэтээр зохион байгуулагдсан байгаа юм. Бид хянаж болох үс нураалтын талаар хэлцэж болно гэж юу? Дүрс бичлэг явагддаг өрөөнд Ричард Сигелийн Нью Жерси талаас авсан бичлэг. Дэлбэрэлтийг барилга нурахаас өмнө болон нурах явц дунд нь ч гэсэн сонссон байна. Магадгүй барилгын цөм, газар доорх давхруудын дээд хэсгийг нураасан дэлбэрэлтүүд нь алсаас удирдлагатай дэлбэрэлт байсан байж болох үндслэлтэй. Магадгүй эдгээр дэлбэрэлтүүд барилгын гадна тулгуурыг сүйтгэсэн байхыг үгүйсэхийн аргагүй юм. Тиймээс барилгын бүтэц бүхэлдээ дээрээсээ эхлэн нуран унсан байж болох талтай. Үнэхээр ийм байсан гэдгийг хэн үгүйсэх юм? Тэр чимээ барилгын дотор хэсгээс гарч байсан. Хойд самбыг бүхэлдээ нурсан. Бид яг ийм чимийг сонссон. Хэн мэдэх вэ? Зарим нэг хүмүүс болох гэж байгаа хэргийн талаар мэдэж байсан юм шиг байгаа юм. Даваа гарагийн орой биологийн зэвсгийн эсрэг тэмцэх албаны бэлтгэл сургуульд дээр Нью-Йоркт холбооны онцгой албаны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Бид нар даваа гарагийн орой хүрэлцэн ирсэн юм. Маргааш өдөр өглөө шууд ажилдаа орцсон. Гэвч өнөө хүртэл бид нар нутаг дэвсгэрийг бүрийн судалгаанд хамруулж амжаагүй л байна. Бид Чорч болон Дэй гудамжнаа орших хэсэг газрыг л судалж амжаад байна. Руди Жулиано Нью-Йорк хотын захирагч бөгөөд тэр бээр ABC-гийн сурвалжлагч Питер Женнингс цамхгууд нуран ойжих талаар мэдэгдэж байснаа хүлээсэн байна. Аминэл тэрэг болсон газар дээр аврах ажиллагаанууд явагдсаар байна. 100 юм уу магадгүй хэдэн мянган хохирогчдын амь насны талаар хэрэг шүү дээ. Би одоо энэ асуултанд тодорхой хариулт өгөх боломжгүй байна. Миний ойлгосноор бол хохирогчдын тоон нэлээд байгаа юм шиг байна. Би хүмүүс хэрхэн дэлхийн худалдааны төвийн барилгуудаас үсэрч байгааг харсан. Бид ч гэсэн 10-аас 15 минутын турш тэндээс гарч чадахгүй байсан. Бид Баркли стритийн орчимд штаб байгуулахаас өөр аргагүй байсан. Тэнд цагдаагийн газрын дарганаар гал сөнөх албаны удирдлагууд хийгээд онцгой байдлын албаны даргачсан байрлаж байсан юм. Дэлхийн худалдааны төвийн барилгууд одоохон нурах гэж юм гэж хэлэх хүртэл бид тэнд ажилласаар байсан хэрэг. Ларри Сильверстайн дэлхийн худалдааны төвийн барилгын шинэ эзэмшигч нь бөгөөд харамсалтай 7 дугаарын барилгыг буулгах шийдвэр гаргасан юм. Дэлхийн худалдааны төвийн цогцод ордог хамгийн сүүлийн барилга энэ байсан юм. Ноён Сильверстайн дараах зүйлсийг PBS компани авсан баримтат кинонд зориулж хийсэн. Америк улс дахин сэргэн мандаж байна. Энэ киног 2002 онд авсан юм. Над руу гал сөнөх албаны дарга уцтаад галыг намжиж чадахгүй байх гэж хэлсэн юм. Би хариуд нь олон тооны хүний амь нас үргэлдээд байна гэж хэлсэн. Ер нь барилгын нураавал яасан бэ гэсэн юм л да. Тэд вайшинг буулгахаар шийдвэр гаргасан бөгөөд ингээд л нураасан юм да. Өөр гарах гац байхгүйсэн.
дэлбэлэх, буудах, буулгах, сүйтгэх. Эдгээр үгсийг байшин барилга, гүүр замыг буулган нураадаг хүмүүс өргөн хэрэглэдэг юм. Би бүр өөрийн төрсөн эмнэлгийг буулгаж байлаа шүү дээ. Эхлээд бид энийг буудах гэж байсан. Хөндлөн чигтэн доошоо унахын тулд тэр шүү дээ. Demolition Dynamics компани томоохон дэлбэрэлт хийхээр бэлтгэж байна. Харин энэ бол аврагчдын суу алдар юм. Тэд эмгэнэлт хэрэг гарсан газар дээр хамгийн түрүүнд очдог. 12 дугаар сарын дунд үеийн барилгын төслийн хэлтээс дэлхийн худалдааны төвийн барилгын 5 дугаархыг буулгах шийдвэр гаргасан юм. Байна уу? Бид 6 дугаарын барилгыг буулгахад бэлэн болоод байна. Silverstein үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн томоохон эзэмшигчдийн нэг. Гагцхүү 2001 оны хавар дэлхийн худалдааны төвийн барилгуудыг эзэмших эрхийг 99 жилийн хугацаатаагаар авсан байна. Зунан Silverstein өөрийн эзэмшлийн барилгуудын даатгалыг шинээр хийлгэжээ. Даатгалын гэрээнд алан хядах үйл ажиллагаатай холбоотой заалтуудыг гарч болзошгүй гэсэн үүднээс нэмж тусгаж өгсөн байна. Гэрээ хэлцээний сүүлчийн хэсэг Silverstein-ыг барилга эвдэр сүйтгэх юм бол дахин шинжилэн барьж болно гэсэн заалт оруулжээ. Silverstein даатгалын компаниас өөрийн бодлогын хүрээнд нөхөн төлбөрөө 2 дахин нэмэгдүүлж авахыг хүсэмжилсэн юм. Учир нь барилга байгууламж руу 2 онгоц мөргснөөс болж учирсан хохирол нь 2 дахин их гэдгээр төрийн барьжээ. Ингэсний эцэст Silverstein 8 тэрбум илүү доллар авах болсон юм. Тэрээр дэлхийн худалдааны төвийн барилгыг 14 сая доллар багтаа авсантай харьцуулах юм бол энэ нь асар их хэмжээний хөрөнгө билээ. Би хохирогчдын тэдний ар гэр хийгээд эмгэнэлт тэрний талаар луудсан хэрэг. Гэвч би барилга байгууламж цогц байдлаараа дахин босох ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаа. Тиймээс барилга нь дахин баригдах болно гэдэгт итгэн найдаж байна. Дэлхийн худалдааны төв 7 дугаартай барилга. Хэдхэн хормын өмнө бас нэгэн барилга нуран унлаа. Энэ бол дэлхийн худалдааны төвийн цогцод багтдаг байсан 7 дугаарын барилга юм. Дэлхийн худалдааны төвийн 7 дугаарын барилга нь өөртөө нөөц дизелийн генератор болон агааржуулалтын системтэй байсан байна. Мөн тэнд Нью-Йорк хотын захирагчийн ажлын алба, онцгой байдлын албаны офис, нууц албадууд, үнэт цаасны хийгээд хөрөнгийн зах зээлийн болон даатгал брокерийн пүүлс компаниуд, банкнууд байрладаг байсан байна. 7 дугаарын барилга руу онгоцнууд ойртож очиагүй. Гэлээж 9-р сарын 11-ний 17 цаг 20 минутанд нуран унжээ. Барилгыг ерөнхийдөө эхний цамхгийн хилтерхиинүүд дарж унснаас болж эвдэрч сүйдсэн гэж үзжээ. Нью-Йорк Таймс сонины 1 дугаарт 7 дугаарын барилга яг л галт бамбар шиг асч байсан гэж бичсэн байдаг. Гэвч бодит байдлын гэрчүүд нэгэн цонхноос утаа гарч харин хэсэг бусах газар багахан хэмжээний галууд асч байсан гэж мэдүүлсэн байдаг. Одоо дараах дугаартай байшингууд цамхаг нурах үед ямархуу хэмжээний эвдрэлд орсныг харьцуулж харцгаая. 3, 4, 5, 6 дугаартай байшингууд. Эдгээр барилга хийгээд доор нь оршиж байсан байгууламжууд харьцуулахад хамаагүй их эвдрэлд орсон байгаа юм. Гэсэн хэдий ч эдгээр барилгуудын суурь нь тэсч гарсан л байгаа юм да. Тэхийн сацуу аврагчид ямар ч гэсэн 7 дугаарын барилга нуран унана гэдгийг хаанаас ч юм олж мэдсэн байна. Наад барилгаа сайн ажиглаж байгаарай. Удахгүй нуран унана шүү. Бидэнд барилга руу ойртон очих хэрэггүй гэж хэлсэн юм. Учир нь барилга тогтвортой үлдэж хоцорно гэсэн найдвар байгаагүй юм. Барилгыг бүрэн тусгаарлаа хаасан байлаа. Яагаад гэвэл цагдаа нар ямар нэгэн зүйл болно гэдгийг мэдэж байсан юм. Эндээс олдноо холдох хэрэгтэй байна. 9-р сарын 11-ний өдрийн шууд нэвтрүүлгээр BBC-ийн сурвалжлагч Jane Stanley 7 дугаарын барилга нурах талаар ярьсан байх юм. Харин Jane-ийн ард байгаа дүрснээс харах юм бол огт нуран унах шинж харагдахгүй байна. Тэгвэл BBC-ийн албан хаагчид энэ мэдээг хаанаас олж авсан байж болох вэ? Jane, та бидэнд 7 дугаарын барилга хийгээд эвдэрлэлийн талаар өөр юу нэмж хэлж чадах вэ? Та бүхний мэдж байгааг л би мэдж байна. Ямар ч мэдээлэл, ямар ч шалтгаан одоогоор алга байна. Миний хойно харагдаж байгаа Нью-Йорк хотын төв болон дэлхийн худалдааны төвийн ойр орчмыг бүрэн тусгаарлаад байгаа. Ингэснээр аврагчдад 50 ажиллах бололцоог олгож байгаа юм. Гэсэн ч энэ эвдэрч сүйдсэн цор ганц барилга биш. 110 давхар 2 ихэр цамхаг нурж унсны дараа хажуу хаврагт нь байх Мариот зочид буудал ихээхэн гэмтэж сүйдсэн. Та нарын харж байгаагаар миний архан талд дэлхийн худалдааны төвийн барилга харагдаж байгаа. Тэрнээс үлдсэн зүйл нь гэвэл
илүү таарах бах л да. Барилга шатсан хിവэрэл байна. Би зөвхөн асар том утаа болон тоосны бөмбөлгийг л олж харж байна. Ихэр хоёр цамхаг нь Нью-Йорк хотын хамгийн тод харагддаг барилгууд байсан. Энэ хоёр барилга хотын санхүүгийн хүчин чадлыг илтгэдэг бэлэгдэл нь болдог байлаа. Харин одоо бол бүр мөсөн сүйтгэгдэжээ. Тэгээд ч Нью-Йоркчууд өнөөдөр юу болсныг нэг их сайн ойлгоогүй үлдсэн байна шүү дээ. Бидний олж мэдснээр бол 7 дугаарын барилгад нэг их олон хүн байгаагүй юм байна. 47 давхар бүхий аварга байгууламж 6.5 секундын дотор нуран унсан юм. Удирдах буй мэд нурж унах барилгын сонгодог жишээ энэ. Бүгд Сильверстайны буулга гэсэн үгийг сонссон. Гэхдээ Сильверстайны компани албан хаагчид тэрнийг барилгын дотор байсан гал сөнөгчдөд хандаж хэлсэн үгнэ гэж баталцааж байгаа юм. Гэвч онцгой байдлын албаны гаргасан альбом баримт хийгээд гал сөнөх албаны илтгэлийг тавьсан Фрэнк Филингийн яриагаар бол гал сөнөгчдөд 7 дугаарын барилгыг өглөө 11:30-д орхин гарах тушаал өгсөн ажээ. Харин энэ барилга 6 цагийн дараа л нуран унсан юм. Бид аянга дугаарч байгаа юм шиг тийм чимээ ол сонссон. Тэгээд эргэж хараад барилгын цохилтын долгионд өртсөн болохыг мэдсэн юм. Цонхнуудаас шилнүүд нь бут усарч байсан. Хэдхэн секунд өнгөрснээр дараа нэгдүгээр давхар нуран унсан юм. Тэгээд араас нь барилга тэр аяараа нураад ирсэн. Сэтгүүлч Алекс Джонсын бодлоор бол энэ нь сонгодог удирдлагатай нуралт байсан гэнэ. Энэ зургийг 7 дугаарын барилга нурах үед авсан юм. Та бүхэн эвдрэлтэд анхаарлаа хандуулна уу? Бусад удирдлага бүхий буулгалтыг ажиглан харах юм бол эхлээд төг тулгуурууд нь сүйдэж хилтэрхиинүүд нь дотогшоо цөмрөн нурж байгааг харж байна. Хэрвээ ингэж л хийхгүй бол хилтэрхиинүүд төвөөс тал тийш өсөрч очин орчин тойрны барилгууд халтай юм. 7 дугаарын барилгын хувьд лиглийн хэлбэрийн нуралт тохирч байгаа юм. Тиймээс барилга хажуу хавиргада хал балгүйгээр нуран унсан төвийн тулгуур нь эхэлж нуурсны баталгаа яахарахгүй юм. Нью-Йорк хотын захирагчийн шуурхай ажлын албан 7 дугаарын барилгын 23 дугаар давхарт байрладаг байжээ. Тэр давхрын цонхнууд нь бат бөх хийгээд агаарын агуулмжийн нөөцлөртэй байсан байна. Тэр ч байтга өөрийн гэсэн цахилгаан үсгүртэй байж. Тэгсэн ч гэсэн 9 дугаар сарын 11-нд хотын захирагч Жулиан нь октөөр газар байж таарсан юм. 7 дугаарын барилга яагаад нуран унсан юм болоо? Барилгын бүтэц хийц нь үнэхээр батх байсан. Магадгүй дэлхийн худалдааны төвийн удирдлагын төв нь алан хядах ажиллагааны гол зорилго нь ч байсан байж болох талтай. 6.5 секундын дотор хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой олон мянган үнэт цааснуудын файлууд устдаж алга болсон юм. Тэрчлэн хөрөнгийн зах зээлийн завхрал, нуглааны талаарх баримтууд ч гэсэн үрд устдаж алга болсон байна. Бас Калифорни эрчим хүчний компаниудын учруулсан $70 тэрбум алдагдлын баримт бичгүүд ч мөн устжээ. Долоо дугаарын барилга нуран унахад хүний амнаас эрсдэггүй. Бүр дэлбэрэлт гарахаас өмнө бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байсан. Харин хоёр ихэр цамхгийн хувьд өөр дүр зураг харагдаж байсан юм. Яагаад энэ барилгуудад ажиллаж байсан хүмүүс цагдаагийнхан гал сөнөөгчлөд хинч юу ч хийж анхааруулаагүй юм болоо. Тэр чигтгийгээд цамхгуудад ажилладаг албан хаагчдыг оффистаа буцаж орохыг санал болгож байсан байна. Бидэнд сандарч твдэд байх зүйл та нарт байхгүй гэж хэлсэн. Нэг дугаарын цамхад байгаа хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байгаамаа. Хоёр дугаарын цамхгийн нөхцөл байдлыг бид хяналтаа авсан гэж хэлсэн. Тийм болохоор бидний 50 ажилдаа буцаж орохыг санал болгосон юм л да. Биднийг аврах гарцаар гарахыг оролдож байх үед хамгаалагч биднээс та нар хайж гэж байгаа юм бэ гэж асуусан. Би тэрэнд бид гэрлүүгээ явлаа. Энд галт бөмбөлгүүд хаасайг үнэсчүүн гэж хариулсан гэтэл тэр үгүйдээ энэ барилгад ямар ч аюул занал хийл учрахгүй. Та нар оффистаа буцан орцгоно гэж хэлсэн. Стэнли Прайманд 81-р давхарлуугаа буцаж очсон байна. Харин дараа нь би толгоогоо өндийлгөөд эрх чөлөөний хөш рүү хартал над руу чиглээд аврах том нисэх хонгоц нисэн ирж байгааг олж харсан юм. Онгоц өмнөд цамхгийн 78-аас 84-р давхруудын хооронд цөмрөн орж ирсэн байна. 81 давхарт нурж унсан хананд ороос Стэнлиг Брайан Кларк аварсан юм. Маш удаанаар өвчнөдөө шаналсан хоёр давхраас давхарт буун очиж байлаа. Эцэст нь эрх чөлөөнд гарч ирж чадсан байна. Гудамжинд Стэнлид муу юм болгон дээл гэсэн совинд татсан гэдэг. Бид хоёр хайсны ар зогсоод моддын дундаас ажиглан харж байсан юм. Гэнт Стэнли цамхаг ингээд юу юуг нурхан дэ гэж хэлсэн. Би яагаад тэгж хэлснээ мэдэхгүй байсан. Магадгүй би мэдэрсэн байх.
Энэ бүх аимшиг дуусах болоогүйг би мэдэрсэн байна. Би яалаа гэж норхов тэгж хариулсан. Энэ чинь хан толгуур шүү дээ. Тэн зүгээр л хөшиг хивс тавилгуул шатаж байгаа гэсэн юм. Барилга яагаад ч нурах би үгээ гүйцээ хэлж чадаагүй юм. Учир нь барилга нуран орж ирж байсан да. Би одоо ч гэсэн тэрхүү бум гэсэн чимээг нь сонсох шиг болдог. Энэ бол дэлбэрэлтийн чимээнүүд байсан хэрэг. Хүн бүр урьдчилан зүгнэх авьяас мэдрэмжтэй байдаггүй. Жозеф Миланович өөрийнхөө Григор руу гар утсаараа холбоо барьж амжсан байна. Григорийн дууны өнгнөөс ачаад тэр үнэхээр айсан шинжтэй байсан. Тэр надад аава 93 дугаар давхрын баруун хойд хэсэгт 20 хүн байна гэж хэлээрэй гэсэн. Энэ бол өөрөө хэлсэн яриг л дээ. Утсаар над руу ярьж байгаа тэр. Хойд цамхгийг онгоц мөргөн унсны дараа Грег яаралтай барилгаас гарах хэрэгтэйгээ ойлгосон байна. Гэвч Грегт ай хаюул байхгүй. Та ажлын байранд буцаж очиж болно гэж хэлсэн байгаа. Грег надад хэд хэдэн удаа яах гэж би тэдний үгэнд оровдоо гэж байсан. Дэлхийн худалдааны төвийн хийгээд Вашингтоны Даллас онгоцны буудлын аюулгүй албаны үйл ажиллагааны цахилгаан тухнах төхөөрөмжийг хин гэдэг захиралтай компани ханган өгдөг байсан бол энэ бол 9-р сарын 11-ний өдөртэй ч гэсэн холбоотой. Тэр бол ерөнхийлөгч Бушийн отхон дүүн байлаа. 1996-аас 2000 онуудад Securicam компани нь дэлхийн худалдааны төвд аюулгүй байдлыг хангах ажиллагааны шинэ тоног төхөөрөмжүүдийг суйрлуулж өгсөн байна. 1999-с 2003 он хүртэл ах トゥ Бушийн үеэл болох World Walker нь тус компаниэд гүйцэтгэх захирлын албыг хашиж байлаа. Хачирхалтай энэхүү баримтыг нэг их онцож үзээгүй байна. Тэр жилүүдэд аюулгүй байдлын ажлын хангалтыг хийгээ зогсоогүй. Алсын төлөвлөгөөтэй ажиллагаанд бэлдэж байсан болов уу? Scott Forbes нь өмнөд цамхагт офисуудын мэдээлэл харилцааны тоноглолтыг суйрлуулж өгсөн компани мэдээллийн технологийн албаны мэргэжилтэн. Тэр нь 9-р сарын 11-ний өдөр ойртох үест амралтын өдрүүдэд бүхэл офисуудын гэрлийг тасаж байх үүрэг өгч байжээ. Бидэнд 3-7 хоногийн өмнөөс тогны хязгаарлалт хийх болсон тухай мэдэгдэж байсан. Энэ бол банкуудын сүлжээ тасрахтай харьцуулах юм бол харьцангуй бага хугацаа л да. Ер нь бол нөхцөл байдал нэг л ойлгомжгүй байсан юм. Манай мэдээллийн төв 99-р давхарт байрладаг байлаа. Тиймээс ч манай сүлжээний үүсвэрүүд нь тэнд байсан гэсэн үг л дээ. Аюулгүй байдлын систем нь ажиллахгүй байсан. Хаалганууд нээлттэй дүрсвчлийн хяналтын камерууд унтраастай байлаа. Хажуугаар нь аврах том хайрцагууд зөөх залуус хөлхөлдөж байсан. Бас багаж хэрэгсэл дамартай утас барьсан хүмүүс ч олон байсан. Албан хаагчдад нь интернетийн сүлжээний кабель утсыг шинжлэн сольж байгаамаа гэж хэлж байсан гэсэн. Яг үнэн хэрэгтэй эдгээр хачирхалтай ажилчид юу хийж байсан хэрэг вэ? Тогийг тасалсан байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр аюулгүй байдлын систем ажиллахгүй байсан гэж ойлгож болно. Тиймээс хин дуртай нь орж ирээд юу ч хийж болохоор байсан юм. Хин ч ажиллаж болно гэсэн үг шүү дээ. Энийг хин ч мэдэхгүй. Компьютерийн системүүдийг янзлан Scott Forbes шүнжэнгөө ажиллажээ. Тиймээс тэр 9-р сарын 11-нд амархаар шийдсэн байна. Тэр цамхаг нурж буйг Нью Жерсигээс харсан. Тэгээд амралтын өдрүүдэд болсон нууц ажлын зориулт ийм байжээ гэдгийг шууд ойлгосон байна. Scott тэр талаар эрх баригчид мэдгэджээ. Мөн 9-р сарын 11-ний хэрэг явдлыг хянах комисс ч гэсэн амралтын өдрүүдэд цахилгаан эрчим хүчийг салгуулсан талаар хэлж ярьжээ. Гэвч тэрний үгийг хинч тоош сонссонгүй. Ben Fountain 9-р сарын 11 болохоос өмнө хэдэн 7 хоногийн турш албан хаагчдыг нүүлгэн шилжүүлсэн талаарх сонирхол татхуй зүйлсийг хэлж өгсөн юм. Эмгэнэлт өдөр болохоос 5 хоногийн өмнө аюулгүй албанаас түгшүүр зарласан байна. Барилгыг бүхэлд нь дэлбэлэх бодис илрүүлдэг нохтоор нэгжүүлжээ. Гэхдээ тэр юу ч олоогүй юм. Хэрвээ нэгжлэг үргэлжилсээр байсан болч. Хотын барилга байгууламжуудыг шинжилэн барих төлөвлөгөө. Эмгэнэлт хэрэг дуусны дараахан удалгүй доод Манхэттны хэсэгт барилгын шинжилт үргэлжиж байна гэсэн бичээс тавигдсан байлаа. Ижилсэн сүндэрлэг хоёр ихэр цамхаг нь Нью-Йорк хотын Баян тансгийг илтгэсэн бэлэгдэл болдог байв. Гэвч хотын удирдлагуудад энэ нь нэлээд үнэтэй тусдаг байсан байна. Хоёр барилгын үйл ажиллагааг хэвэн явуулахад жилдээ хэдэн сая доллар шаарддаг байж. Цахилгаан эрчим хүч, дулаан, усаар хангах, агааржуулалтуулан бохир усны сүлжийг байнга янзаж, хүчил төрөгчийн нөөцийг бэлэн байлгаж байх шаардлагатай байдаг байжээ. Харилцаа холбооны хэрэгслүүд боловсронгуй олох тусам барилгад офисын өрөө түрээслэгчид улам багасах болсон байна.
Тэрнээс гадна бас нэг тулгамдсан асуудал нь хэдэн 10 жилийн өмнөөс ган тулгуурууд нь галт тэсвэртэй асбестээр бүрхэгдсэн байлаа. Хожим энэ нь хорт хавдар тусгад нөлөөлдөг болох нь тогтоогдсон юм. Тэгээд ч 80-аад оны үед энийг барилгад ашиглахыг хориглосон байна. Дээр нь цамхгуудын тулгууруудаас асбестийг салгаж авна гэдэг боломжгүй зүйл байсан юм. Ийм ажлын өртгө нь хэдэн тэрбумаар тоологдох тооцоо гарч байж. Тиймдээ нэг ч даатгалын компани ийм их хэмжээний мөнгө төлөх чадваргүй байсан юм. Нью-Йоркод өмнө нь томоохон хэмжээний барилгын нөхөн сэргээлт хийгдэж байсангүй. 9-р сарын 11-ний хэрэг явдал дэлхийн худалдааны төвийг эзэмшигчдэд эдгээр асуудлуудыг бүрэн шийдвэрлэхэд тусалсан юм. Дэлхийн худалдааны төвийг 1960-аад онд Нью-Йорк хотын хоцрогдсон дүүргийг хөгжүүлэх зорилгоор анх удаа барьсан гэдэг. Харин 40 жилийн дараа энэ суурин дээр дахин шинэ барилга сүндэрлэн босох боломжтой болжээ. Ихэр хоёр цамхгийн буурин дээр шинэ цогц барилгууд баригдахаар төлөвлөгдөөд байгаа юм. Эрх чөлөөний шин цамхгийн өндөр нь 541 м байх юм гин. Манхэттны хоолой боох үз тоос шорон хүмүүст болон бусад амьд организмд хэрэгтэй гэж хэлэх аргагүй. Энэ нь бетон, төмөр хийгээд шилний төмөрлөгийн бодисод агуулсан нунтаг тоосонцрууд байлаа. Бас хүчил, оксин, бензол, асбестээс бүрдсэн байлаа. Өнөөдөр олон харван аврагчид уушигны хорт хавдар хийгээд бусад төрлийн өвчнүүдээр өвчлөөд байгаа билээ. Аврагч ноход ч гэсэн ээлж дараалан үхсээр байна. Эмгэнэлт хэргийн газар дээр үлдсэн үлдэгдлийг хог шатаадаг нийтийн зуух гэж нэрлэж болохоор байсан юм. Учир нь хорт үр дагавар нь хэдэн сараар үргэлжилсээр байсан. Бүр 9-р сарын 14-нд Вашингтоны эрх баригчид Манхэттныг аюулгүй бүс гэж зарлаад байсан юм. Гэтэл агаар дуслын замд хорт байдсын байх хэмжээ хэтэрхий их байсан байна. Бүр 9-р сарын 14-нд Вашингтоны эрх баригчид Манхэттныг аюулгүй бүс гэж зарлаад байсан юм. Гэтэл агаар дуслын замд хорт байдсын байх хэмжээ хэтэрхий их байсан байна. Холбооны шүүгч байгаль орчныг хамгаалах хөдөлгөөний удирдагч асан Кристин Тод Уитманыг 9-р сарын 11-ний хэрэг явдлын дараахан Нью-Йоркийн оршин суугчдад эмгэнэлт хэргийн ойролцоо байх гэр орон ажилдаа эргэж очиж болно гэж зөвшөөрөл олгосонд нь буруутгаж байна. Цагаан ордны зүгээс байгаль орчинд учирсан хохирлын хэрэг хэмжээг дарагдуул гэсэн зааварчилгаа өгсөн гэх нотлогоо байгаа юм. Эмгэнэлт газар дээр хамгийн түрүүнд хүрэлцэн очсон аврагчдад эмнэлгийн тусламжийг хамгийн ихэлж үзүүлсэн юм. Лакрен ган Асбест ч гэсэн ихэр хоёр цамхаг нуран унахад нөлөөлсөн байж таарна. Ган төмөр нь нилээд хямд төсөр гал тэсвэртэй хөөсөөр бүрэгдсэн байсан юм. Нью-Йорк Таймс-ын бичснээр бол бүрхүүлэн зарим үед их анхаарал татдаг байсан гэнэ. Тэгээд 9-р сарын 11-ний эмгэнэлт хэрэг болохоос өмнө цамхгууд засварын ажил хийгдэж байжээ. Муудсан газруудад нь хөөсний бөмбөлгүүдийг төрхөж өгсөн байна. Гэвч хойд цамхгийг очиж мөргсөн онгоцны хүч их байсан учраас ган тулгууруудын ноцтой гэмтээснээс бол ганг гал давтуулан түргэн шатахад хүргэсэн байна. Тэрэлтэд онгоцны ганцхан цохилтол ган төмрөөс бүх асбестийг унахад хүргэсэн байна. Энэ зураг дээр бид гал хэрхэн давхар хоорондын хоосонцайг эзлэн орж ирж байгааг харж байна. Гал тэсвэртэй хамгаалтууд нь ховхрон унсны дараа галын төлөв ямар ч хамгаалтгүй болсон ганд дүрлзэн ассан байна. Хамгаалтгүй болсон ган нь бат бөх чанараа хурдан алддаг юм. Ган төмрийн бат бөх чанарын тал хувь нь алддаг юм. Цамхгуудын дотор температур нь Цельсийн 1370 хэмд хүрсэн байх үндэслэлтэй юм. Ийм температурт ган хамгаалтууд хэрхэн өөрчлөгдөж талаар Нью-Йорк Таймс-д бичжээ. Ган үнэхээр хитрхи хаалж цаг өнгөрөх тусам улам зөөлрөн нуграмтай болсон байх. Эцэст нь ган балкууд бат бөх чанараа гээж нугарсан хэрэг. Джеймс Гланс, Нью-Йорк Таймс-ны ажилтан. Компьютерийн загварчлал.
40 жилийн өмнө дэлхийн худалдааны төвийн барилгыг барихдаа дэлхийд үйл ажиллагаа нь хүлээн зөвшөөрөгдсөн Америкийн нэгдсэн улсын техникийн аюулгүй албаны сертификат бүхий тийм ганг ашиглан барьсан байдаг. Намайг Кевин Райн гэдэг. Хуучин техникийн аюулгүй ажиллагааны албаны менежер хийж байсан. Намайг үндэсний технологи болон стандартчлалын албанд захидлагдсанээс хойш 5 хоногийн дараа халчихсан. Учир нь энэхүү байгууллагын 2004 оны 10 дугаар сард гаргасан аюулгүй ажиллагааны тооцоо дүгнэлтэнд дутуу дөлмөг юм шиг санагдсан юм. Надад эргэлзээ төрж байсан болохоор захидлаа техникийн аюулгүй ажиллагааны албаны дарагтанд бичсэн юм. Тэрний хэлснээр бол дэлхийн худалдааны төвийн барилгад ашигласан ган төмөр нь манай лабораторийн зөвшөөрлөөр зөвшөөрөгдсөн гээд бид барилга ийм удаан жил тогтсонд бахархах ёстой юм гэж хэлсэн. Дараагийн 2 жил би нэлээд тооны судалгаа шинжилгээ явууллаа. Тэгээд ган төмрийн сул талыг олж илрүүл чадсан гэж болно. Тэгээд би захиралд дахин захиа бичиж манай байгууллагын нэр хүндийг хамгаалах ямар ажил хийж байгааг нь асуун тайлбар өгөхийг хүссэн. Тэрээр надад хариу загтлилгэн лабораторийн албаа хаагчид үнэхээр ган төмрийг туршиж үзсэн гэж бичсэн байсан. Мөн тэрээр туршилтанд хамрагдсан гангийнхаа бат бөх чанарыг сайшаа магтаж байсан. Туршилтууд нь амжилттай болсон гэж загталтаа бичсэн байлаа. Тэрээр намайг төвчээртэй хүлээх хэрэгтэй гэсэн юм. Учир нь технологи стандартчлалын институтын дүн шинжилгээ гаргахыг хүлэе гэж хэлсэн. Учир нь манай лаборатори нь тэдэнтэй байнгын хамтын ажиллагаатай байдаг юм. 2004 оны 10 дугаар сард би тэр илтгэлийг олж үзсэн. Харин 11 дугаар сард нь зарим нэг зүйлсийн талаар тайлбарлаж өгнө гэсэн захидлыг дахин илгээсэн. Би дээрх асуултуудыг тавих хэрэгтэй байлаа. Учир нь надаас өөр сонирхолтой олдохгүй байсан хэрэг. 1993 онд болсон алан хядах ажиллагааны дараа 2 самхгийн тогтвортой чанарыг илүү сайжруулсан юм. Гэвч илтгэлд Боинг онгоцоор мөргсөн тохиолдолд гал тэсвэртэй тулгууруулт нь нурж болзошгүй гэсэн дүгнэлтийг өгөөгүй байлаа. Илтгэл бүр довтлооны өнцгийн талаар үгч суулгаагүй байлаа. Ийм маягаар бидний шин таамгийг дэвшүүлэн тавьсан юм. Энэ бол ямар ч үр ашиггүй ман бүрхэгдсэн мэдээллүүдийн цуглуулга байсан. Шинжилгээ ухааны институтын тооцоолон гаргасан үр дүн шинжилгээ ухаанд огт тохирохгүй зүйлс байсан юм. Зохиогчид явж албан ёсны ганц дүгнэлтэнд хүрцгээсэн байлаа. Шинжилгээгээр гал гарсан температурын хэм нэлээд доогуур байсан болохоор гам багнан тулгууруул яагаад ч нуран ойчих үндэслэхгүй байсан хэрэг. Харин гал тэсвэртэй тулгуурууд нь бүрэн ховхорж унах боломжгүй байсан юм. Тооцоонуудыг хийж гаргасан хүмүүс компьютерээр загварчлалыг гаргасан байна. Яг л онгоцны хар хайрцаг адилаа. Энтэй маргах хинч байсангүй. Өнөө үед дэлхийн ертөнцийн болж байгаа зүйлсийг анхааран ажигладаг хинч бай гэсэн улс төр гол төлөв худал хуурмаг дээр үндэслэгдэг гэдгийг ойлгох. Тиймээс энэ хүн хандлагыг үүсгэн зохион байгуулж, гүйцэтгүүлсэн хүмүүсийг олж аюулгүй болох хэрэгтэй юм. Хөрөнгөний үзлийн суурин дээрээс авч үзэх юм бол энийг 2 дахь Перл Харбор гэж үзэж болох юм а. 2 дахь Перл Харбор шүү. Аврах том эвдэрч сүйдсэн ган төмрийн хилтерхиинүүд нь нэгийг хэлж байгаа бах. Нугарч хэвн өөрчлөгдсөн ч гэсэн ямар ч хугарлын шинжгүй байна. Энэ хүнлөвч нэгч цуурал дамсалгүйгээр зүгээр л нугарчихсан байна. Ийм зүйл болж хувирна гэдэгт итгэхэд бэрх юм. Ийм хэлбэрт оруулахын тулд 1000-аас баггүй халууны температур шаарддаг. Ингэж тэлэгдэхийн оронд хагарах юм уу эсвэл хотоох ёстой юм. Гэтэл энд ямар ч хотоосон шинж алга байна. Ямар ч хотоосон зүйл харагдахгүй байна. Энийг солир гэж хэлж болох юм. Бетон хийгээд төмрийн цутгамал юм. Архитекторч, инженерүүд, төмөр хайлуулагчдын аль нь ч ган төмөртэй ажилдаг хинч гэсэн ийм төрлийн төмрийн өөрчлөлтийг урд нь харж байгаагүй юм. Халаах тусам ган өргөсөн тэлдэг гэдэг нь ойлгомжтой. Халаалтын явцад ган төмөр улаас эзэлхүүн нь тэлэгдэж өгдөг байна. Гэвч бидний харж байгаа зүйл ухаан санаанд багтамгүй зүйл юм. Самхын ган хэсгүүд нь хайсан явдал тэнд 1000-аас доошгүй хэмээн халуун байсныг гэрчилж байна. Төмөр хэдийгээр дулааны хурдан дамжуулдаг ч гэсэн төмөр бүтцүүд бүхэлдээ жигд халах ёстой байдаг. Дэлбэрэлтүүд ч гэсэн ганг өөрчлөх нөлөөтэй. Дэлбэрэлтийн улмаас асар хэмжээний хий ялгарч гадагшаа гардаг байна. Эндээс гарах агаар нь ямар ч ган тулгуурыг нуглах боломжтой юм. 2 төрлийн хилтерхий байна. Асар том хэмжээтэй ачааны тэргэгч дарахуйц хугарсан хөндлөвчүүд, тоостой төстэй жижигхэн хэсгүүд. Би ямар ч хаалга ярьдаг утас компьютер тэрч байтугай хаалганы бариулж олж хараагүй. Тэнд ямар ч ширээ сандал ярьдаг утас компьютерийн аль нь ч байгаагүй.
Хамгийн том олдсон зүйлүүд утасны товчлуур л байсан юм. Яг ийм хэмжээтэй. Энийг хараад би үнэндээ их гайхаж байсан. Яг ийм хэмжээтэй. 1886 онд Уурхайн газар дор усан дэлбэрэлтийн улмаас алт тухагч 4 хүн амиа алдаж байсан юм. Тэдний цогцнуудын үлдэгдлийг торхон дхийн гаргаж ирсэн гэдэг. Хамгийн том олдсон биеийн хэсэг нь хөлийн өсгий байжээ. 9-р сарын 11-нд ам өргөцсөн 1100 гаруй хүмүүсийн цогцос ерөөсөө олдоогүй юм. Харин хөндлөвчүүдийн нэгнийхэн дотор талаас энэ зүйлийг олсон байна. Ийм хэмжээний нүхнүүдийг битүүлэхийн өмнө ажилчин заримдаа тийш лаазтай шар ариг, сонин зэргийг хийх тохиолдол байдаг юм. Тийм нэгэн таглагдсан нүхнээс бид Нью-Йорк Таймс сонины дугаар олсон юм. Нээлттэй үлдсэн асуудлууд. Нууцыг мөнхөд хадгалаад байж болдгүй. 1969 оны сонины нэгэн дугаар бидний өмнө олон 10 жилийн дараа гарч ирсэн юм. Тиймээс бид нэг л өдөр 9-р сарын 11-ний өдрийн хэрэг явдлын нууцыг олж мэдэх болно. Даатгалын мөнгөөр дэлхийн худалдааны төвд офис түрээсж байсан бүх байгууллага хувь хүмүүсийн өрийг төлж барагдуулсан юм. Нурж ойдсон цамхгуудад алтан гулдмаанууд байсан гэдг нь тодорхой болсон юм. Эдгээр алтнууд нь арилжааны банкнууд болон үнэт цаасны хороодын мэдлэх. Энэ бол ердөө ганцхан банкны алтны нөөцөл байгаа юм. Тэр бол Bank of Novostaki банк юм. Нуранган дотроос өөр юм олсон болов уу? Хэрвээ олсон бол эзэдд нь буцааж олгосон болов уу? 9-р сарын 11-нд хамгийн сүүлд амьд гарсан хүмүүсийн нэг болох Уильям Родригес нь шатаар бууж явахдаа хачин дуу чимээ гарч байгааг сонсчээ. Намайг 33 дугаар давхурд бууж ирэх үедээ хачин дуу чимээнүүд гарч байсан юм. Дуу чимээ 34 дугаар давхраас гарч байлаа. Гэхдээ тэр давхар хоосон байдаг байсан юм. Тэнд ядаж ханж байхгүй шүү дээ. Тэр бол дутуу баригдсан давхар байсан юм. Тэгээд би тэр дээр ямар нэгэн хүнжин зөөж байгааг анзаарч сонссон хэрэг. Яг л төмөр дугуйтай хогны торхнуудыг чирч яваа юм шиг санагдсан л да. Би хайсан. Учир нь тэнд хинч байхгүй гэдгийг би мэддэг байлаа. Бүрийн давхарт лифтж зогсдгүй байсан хэрэг. 34 дугаар давхар дээр лифтийг зогсоохын тулд тусгай зориултын төлхөр шаарддаг байсан юм. Тиймээс л надад тэндээс гарсан дуу чимээ хачирхалтай санагдсан. Гэвч би тийшээ шагааж харахыг хүсээгүй. Би 34 дугаар давхрын хаалгыг онгойлгож харахыг хүсээгүй. Уильям Родригес ямар нэгэн далдын зүн совин нь 34 дугаар давхраар битгий шагааж хараа гэсэн санамжийг өгсөн байлаа. Тэр их айсан байсан юм. Тэр өдөр ганцхан Уильям Родригест аимшигтай санагдаж байсан биш ээ. Тиймдээч газ хөнөөгчдийг барилгыг орхиж гар гэсэн туршаалыг зөрчин амь насаараа дэнчин тавин тэрбээр дотор үлдэж хүмүүсийн амнасыг аварсан юм. Тэгсээр 34 дугаар давхарт яг юу болж байсан хэрэг вэ? Scott Forbes гэсэн хачирхалтай дуу чимээнүүд 98 дугаар давхарт гарч байсныг олж сонссон байх юм. Энэ явдал 9-р сарын 11-ний хэрэг явдал гарахаас 4 билүү 6-7 хоногийн өмнөөс гарч ирсэн юм. Дээд давхарт яг л засварын ажлууд явагдаж байгаа юм шиг санагдахаар байсан. Тэнд ажиллаж байсан компани ажилчдыг өөр хэсэг рүү шилжүүлсэн байсан юм. Офисын өрөөнүүд хоосон байсан бөгөөд тэнд тодорхой чиг хандлагатай засварын ажлууд явагдаж байгаа нь илт байлаа. Надад агаарын өрмийн дуу, алхны хадах чимээ гарч байх шиг санагдаж байсан. Дуу чимээ дэндүү хүчтэй байсан учраас манай давхар ганхаж байх шиг санагдаж байлаа. Яг л ямар нэг хүнд зүйлсийг ийш тийш нь зөөгөөд байгаа юм шиг санагдсан. Харин дараа нь хүчтэй цохих чимээ гарсан юм. Манай давхар хүчтэй цохилтоос болж ганхаж байгааг нь үзэхээр гарч очсон л доо. Гэвч тэнд юу ч байгаагүй, юу ч бас хинч байгаагүй. Давхар бүхэлдээ хов хоосон байсан юм. Бүр таазны цахилгаан утаснуудыг тогтоож янзлаагүй байлаа. Гэхдээ би хүчтэй чимээ гарахыг сонсч чичирхийлэл өгөхийг мэдэрсэн шүү дээ. Энэ бүхэн үнэхээр хачиргалтай байсан. Эмгэнэлт явдал болохоос 7 хоногийн өмнө барилгад маш их хэмжээний тоос дэгдсэн байна. 9 сарын 11-ний хэрэг явдал болохоос 7 хоногийн өмнө барилгад байх тоосны хэмжээ хэд их хэснийг би анзаарсан. Би өглөө өхөн ажилдаа ирэхдээ энэ тоосыг анзаарч хардаг байлаа. Энэ бол аимшигт зүйл байсан юм. Яг л офисуудыг хийж цэвэрлдэг юм шиг.
Дан ялангуяа цонхны тавцангууд тоосон дарагдсан байдаг байсан. Иннээс болж миний дотор муухай оргидог байлаа. Тоос их балиар саарл өнгөтэй байсан болохоор тэр дор анзаардаг байсан. Ийм маягаар 7 хоног 9 сарын 11-ний өдөртөө золгосон юм да. Энэ тоос хаанаас орж ирээд байв? Скот энэхүү тоосыг өөрөө л цэвэрлэх болдог байлаа. Магадгүй энэ нь өрөмдөгдсөн ханы цементийн өрөмгөд байсан болов? Ихэр хоёр цамхгийн ган багнууд нь дотор болон гадна гэсэн хоёр яс биеэс тогтдог байсан юм. Тиймээс барилгын периметрийн дагуу хин нэг нь нүхэлсэн нүхэн дотроо юм хийхээр нүхнүүдийг өрөмдөн гаргаж байсан байж магадгүй. Аврах том барилгад эзэнгүй офисын өрөөнүүд хангалттай их байдаг байжээ. Тиймээс тийш нь хүмүүсийг ямар шалтгаанаар хамаагүй нүүлгэн шилжүүлж болдог байсан байна. Яг л Aon компани албан хаагчдыг нүүлгэн шилжүүлсэн шиг. Магадгүй нүдэнд харагдахгүй ч чихнээс сонсогдож байсан барилгын ажлууд хоёр цамхгийн бүх давхруудад явагдаж байсан байж болох юм. Ларви Сильверстайн нь дэлхийн худалдааны төвийн барилгын эзнэр 9-р сарын 11 болохоос 6-7 хоногийн өмнө тодорсон. Тэр цагаас хойш л энэхүү хачирхалтай гэмээр барилгын ажлууд явагдаж эхэлсэн байна. Джефф Аткул, Скот Форбс нараа өөрсдөө амнасаа аварцгаасан юм. Харин энэ эмэгтэй амнасыг хувь тавилан аварч чадаагүй. Энэ бүсгүйг 9-р сарын 11-ний өдрийн Эфигени гэж нэрийдэж болох юм. Энэ бүсгүй өөрт нь тусалж чадахгүй байсан тэр хүмүүсээс тусламж гуйсаар л байсан юм. Кристофер Хенлийн 100-аад хүний хамтаар хойд цамхгийн 109-р давхар төгжигдсэн байжээ. Гал сөнөх хэсгээс ярьж байна. Гал хаана гарч байна? Дэлхийн худалдааны төвийн 106-р давхурдаг гарч байна. Энд дөнгөж сайхан дэлбэрэлт боллоо. Та аль цамхагт нь байна уу? Хойд цамхагт нь байна. Таныг ойлголоо. Хаасаагүй утаа хөшиг татаж байна. Надтай хамт 100-аад хүн байна. Тэгвэл гал гарсан эсвэл дэлбэрэлт болсон тэр газараас хөдлөхгүй байсгаж угаарай. Байран дээр үлдэцгээгээрэй. Кевин Косгроф нь өмнөд цамхгийн 105 дугаар давхарт байсан байна. Өмнөд цамхгийн 105 давхарт хүчтэй утаа гэж эхэллээ. Маш их хар утаа суун гэлж байна. Агаар нь маш хуурай байна. Бүх зүйл зүгээр байсан юм аа. Би эхнэртээ уцаар барилгаас гарч явна гэж хэлтэл гівгэн дэлбэрэлт болсон юм. Бид гурвуулаа энд хоёр цонх хагараад байна. Бурхан минь гэж. Бурхан минь. Бурхан минь. Бид эдгээр хүмүүсийг мартах ёсгүй. Тэдний хувь заяаг өөрсдөд нь урьдчилан хэлэлгүйгээр авч удсан юм. Тэгээд бас нууц зүйл бүхэн хизээ нэгэн цагт ил гарч ирдэг гэдэгт итгээрэй гэж хэлмээр байна. Орчуулсан эрдэнэ жаргал, дууны найруулагч Цэнгүн, тайлбарыг уншсан Баясгалан Төмөрбат, Нимкино продакшн төрүүллээ. Хамгийн гоё дарга. Хамгийн